Энэ хийм бол гинэт. 5 сарын цэцтэй заяа. За. Тэгэхээр нөгөө хилэн ингээд багсаад яваад байна. Нэг хөөсөөр 4000 гэж. Гэхдээ нэг хөөшөөр 4000 гэхээр одоо манай хоёр бол одоо өдрийн орлого заримдаа 3000 гэсэн. Тэгээ нэг хөөшөөрч авч чадахгүй хэмжээний л орлоготой яваад байгаа юм уу? Хоёр маань одоо. Тийм үү? Нэг ажилт нь хэлдэг. Дайм хурж карта аваа гэдэг. Карта аваа чиний картыг Хоолсон шүү. хорон даргын дүүгийнхаас олсон. Өхөө ёстой. Тэгсэн чинь өөрийнхөө дүүгийн дүүд өгөөд одоо тий таны хоолны толоныг ажилуулад явж исэн байна шүү дээ. Ажилуулаа явж ирсэн баг шүү дээ. Сайн бацгаана уу? За боог байна. За ингээд пэйж хуудасныхаа одоо бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За би одоо өнөөдөр хуучин бичлэгэнд маань орж ирсэн одоо дамдаах хага тий нөгөө хараагүй усны контентэнд ус пивний контентэнд орсон ах их хоёроо хайж байна. Бид нар бас байшин саваа ингээ янзалцсан шүү гэдэг үзүүлмээр байна гэдэг чижсэн. Тэгээд шууд явж очихоосоо илүүтэйгээр миний хувьд одоо өнөөдөр одоо нөгөө хоёр маань хаана ямар ажил хийж байна тэрийг нь яг ингээд боддоор шууд ингээд хүргээд нөгөө нэг анх таарсан нөгөө яг газар руу нөвчсөн очиод үзье. За ингээд би чи өмнө энэ хоёроо олох гэж 3 хоног тасралтгүй алхаад тэгээд бүр амар ерөөс алхах чи ер нь айгүй хүндрэлтэй юм байна шүү дээ. Хөлийн уулмал ингээд цэвэр үсрээ цоороод ингээд бүрсэлд алхаж чадхаа болоод тэгээд зүгээр ч нэг газар цэвэр үсрэхгүй яг ингээд нөгөө үе болгон дээр нь ингээд цэвэр үсэрчдэг юм байлаа. Амар. Уг нь тэгэл уулын зориултыг алхдаг тийм л готалтай л болно байсан. Тэгсэн ирнэ. Тийм амар болт юм байлаа л да. Самана. Энэ дамдаах нөө хараагүй ирсэн өнөөдөр. Дамдаа өнөөдөр ирэхгүй. Дамдаа ирж юм уу? Одоо өдөөс хойш ирэх багтаа. Сарагаад өдөөс хойш. Хэдэн цагийн үед ирд юм болоо юм? Застан мэдчихсэн бид чи өөр юм түүж явсараагаад ирнэ. За. Тий. Өчтөр багцаагаар хэдэн цагийн үед ирсэн бол мэдэхгүй үз. За ирнэ. Өдөр 2 цагаа. За. Чхөө миний дугаарыг бичээд авчих. Гэтэ нөгөө за. Гэтэ намайг хайж ирсэн гэж битгий хэлээрэ. Би нөгөө нэг юм мэддэхгүй нэг контент хийж байгаа байхгүй юу? За би өөрөө чинь залгаар хийчээ. Баярлаа. 8808 дугаараа. За. За. Тэр хоёр маань байхгүй байна. Өдөр 2 цагт өчтөр ирсэн гинэ. Одоо тэгээ цаг 12:35 болж байна. Уг нь хаашаашаа нэг 2 км-ийн л тойрог дотор л яваа байх л та. Бид гурав тэгээ би бинийг олохгүй зөрөлдөд байгаа нь. Жохон тийм юм байна. Сая микний цэник дуусаад бас. Микрофон салгаад ингээд сэнгэлцсэн. За ингээд үүрж яваа. Үүргэвчэнд маань ингээд бүх одоо камерууд маань тэгээд сэнгэлэгч микрофон тэгээд ингээд бэлэн явж байдаг. Ер нь бол тэгээд энэ дээр уг нь ингээд камер суулгачтай гэхдээ өнөөдөр болол тэгсэнгүй. Бас юмны камерын цэнийг гамнаад байна. Явж байгаа бас юу ч болоо байлаа. Яг хэрэгтэй үед нь айл нь цэнийг дуусчих гэж таа. Энэ зурган дээр байгаа энэ хоёр хүнийг харсан уу? Нэг нөхөр нь хараагүй ингээд дагуулаа явдаг. Харж ирсэн үү та? Үгүй. Харж байгаагүй. Энэ ийшээ ингээ хоошоо гарах уу? Ингээд эсвэл ингээд урагшаа эргэж байна уу?
Ороосоо ч хоошооч гарна. За өгшөө. За манай хоёр ямар ч байсан тэнд алхаж байна. Тэгээд мөн бах гэж бодож байна. Бараг л мөн юм шиг байна да. Хоёлаа алхаад явж байна да. Хэдүүлээ. Сайн нөгөө нэг юуны хоёр дахь түүхийг давдаг нөгөө газрын маань хүн над руу нууцаар залгасан. Тэгээд энэ хоёр ч ирсэн байх шүү. Одоо явлаа штэ гэдгийгс нэгэ би. За баярлалаа ямар ч гэсэн тэгээд би замдан тосоод олцчаа гэдгийгсэн. За манай хоёр одоо шууд харьцаж байгаа болоо эсвэл бол ахаад ажил хийх гэж байгаа болоо гэж тэрийг мэдэхгүй байна. За ингээд тэнд явж байна. Харж байна уу? За ямар ч байсан нөгөө хоёроо олчих шиг боллоо. Энэ хоёр маань одоо хаар гэж авал. Жохоос дагаадах. Яг суудаал явж байна да. Хөөх ингээд. Хинээс ч одоо тий? Хулгай ирсэнгөө, худлаа ирсэнгөө. Одоо өөрсдийнхөө одоо чин хөдөлмөрөөр амьдарч аваа. Мундаг хоёр. Шүтээ асал. Хаач чөөн хоёр маань. Алдчихгүй юу? Алдчихсан. Тэнд шүү дээ. Заац. Нөгөө хоёроо ямар ч байсан олсон. Тэгээ нөгөө хоёр маань энд яг ажиллаа хийж байгаа шиг байна. За хэдүүлээ. Гинт шууд яваад чи. За. Сайн байцгаана уу? За. Сайн уу бэ? За, сайн сайхан юу байцгаана? Хөшөө, хоёроо. Одоо юу яаж болох вэ? Даймааха. Одоо энэ сав суулгыг өнөөдөртөө ингээд нэг зогсооч шийдэх үү? За. Тэгэхээр та хоёр маань одоо орой хүүхдүүд нь тэндээ байгаа юу? Байхгүй? Нэг нь байгаа. Хар хүнтэй байгаа юу? Бага. Хар хүн байгаа мó? Бага. Одоо хуучин болоод нөгөө манай пэйж хуудас чинь ингээд байгаад та хоёрт нөгөө нэг ингээд нэг бяцхан нэг хандив цуглуулаа нэг хаалга үүд авч өгчээсэн шүү дээ. Одоо бол яг тэгж мэгж болоод одоо нэг юу гэхээсээ илүү би зүгээр та хоёрыгаа нэг зүгээр өөрсдийг нэг гоё одоо яг пэйжийн зүгээс нэг баярлуулчмаар санагдаад тэгээд хэрэг та хоёр маань одоо хүсэх юм бол за тэхүү даймах аль хэвчээ энэ сав суулгаа өнөөдөртөө өгч. Гэтэ энэ хог ингээд шууд ингээд хайж болох юм уу? Үгүй хийч. Бас нэг дараагийн үнэ олоод те. Явж байгаа яаж мэдвэхгүй. Би бол таныг олно штэ. Та хоёр чи 3 хоног те 3 хоног одоо хайгаад олцсон хүн ч одоо яаж яж гал газрыгаа бас олно штэ зүгээр. За юу яах вэ? Тэ одоо хайчих юм. За ямар ч байсан нэг дүүд нэг санаа байна штэ. Энэ шууд амтгаа орчихоо. Төхөө. Өнөөдөрт орчих. Маргааш нэг шин шууд олдсон штэ. Олдохгүй. Олдохгүй. Олдохгүй, олдохгүй юм чинь. Үгүй тийм үү. Ястаа энэ чи олддоггүй юм чинь. Тийм үү. Дандаа мэнгээр хөтлөж яваад ирчихвээ. Тэгээ маргааш шин шууд авчдаг үлдгөө. Өнөөдөртөө энийг авчих. За тэгээ. Төхөө. За. Бүр маргааш хараар ороод. Тий, хар өрөө ороо шин шууд авч те. За хаана явж? Яаж явж байгаа тань энэ л орсон. Жил 6 сарын дараа бол 100. Тэгв үү баг? Тэгээ штэ. Жил 6 юу хэдэн сар уу? Танаа өгчээсэн явж байгаа юм уу? Хаалга авсан хөлтүүлцээ. Яасан? Үрүүлж нь ухраач.
Аа. За тэр бариулын солиод байна юм шүү. Бариул нь жоохон муу бариул таарсан болоо. Үгүй хаалган тэр чигээр муу юм таа. Оо. Та тэгээ хэдэн төгрөгөөр хаалгавцсан. Мэдгүй тэр хөгш ээж яваад авсан чинь тэр чигээр муу юм. Гэхдээ та өөрөө явсан бол тухайн үед яг таны бичлэгч одоо сошиалэр явсан. Та бүр гайгүй хаалгаар авах байсан юм шүү. Яг. Үгүй Ээж мужиг явуулж байгаа өөрөө явчихгүй. Өөрөө ч зураг байсан шүү дээ гэж. Тий. 60 гарсан хөгшин яваад аваад ирсэн. За, сонь сайхан юу яцхан. Олж авлаа та хоёрыг хэвчээ. Би хаанаас олчихж байгаа гэдэг. Тэр маань бас хийдэг ажлын онцлогоос шалтгаалаад нэг жоохон тий. Ингээд хувц сундар маань ингээд нэг жоохон асуудалтай байгаа даа шүү дээ тий. Дандаа ингээд тэгээд дүүн өнөөдөр ингээд хоёроо нэг нийж бүрэн хувцлаад тэгээ нэг ингээд хамт ингээд хоёрыг нэг юм гоё одоо хоол идээд нэг оройг ингээд гоё ингээд нэг өдрийг тий гоё өнгөрөөгөөсэй гэж одоо дүүгийнхэн шин зорилго байна л да. Тэгээд хоёр маань яг хуу ажилтаа байгаад би тэгээд орой хүргээд өгье. За тэгээ. Тэгээ. Одоо тэгээд манай пэйж бол ерөнхийдөө та хоёрыг бас ингээд хүмүүст хүргэж чадсан баха. Тэгээд Монголын ард түмэнд хоёрыг айгүй гоё хайрлж, хүндэлж төдийгөөс өдөр хүртэл явж байгаа гэж бодож байгаа юм да. Тийм ээ. Та хоёр тэр нь мэдрэгдсэн үү? Бичлэг мишлэг гараад. Мэдрэгдсэн. Аа. Тэгээд нөгөө ихчигээ олж авсан уу гэдэг айгүй их асуудаг штэ. Өвөл хийсэн бичлэг байлээ. Сайн амар жуулчтай шүү дээ. Хийм бол гээд. Гэхдээ тэгээ дуурахгүй явчихсан энэ чи ланзаараа. Үгүй арт ирэхгүй юу. Тэгээ надад хийм бодоо ингээд дараа санаж байгаа юм чинь. Дээш хараад доош тонгоогоод юу ч ихлэ хараагүй байхгүй юу. Доош тонгоогоос аваад ядчихсан чи дараа. Сайн мэнэ үү гэн. Би нөгөө нэг одоо ол зомог гэх юм уу тий? Тэр нөгөө нэг зүйлүүд нь өөр байдаг бах тийм үү? Өдөр өдөртөө л өөр тий. Ерөнхийдөө дундчлал одоо дээдл нь хий, доотл нь хийдгээд одоо дундчлал яг яах вэ? Яа одоо яах вэ? Дундчлал яг үү те нэг 5 цаастаа буудаг өдөр ер нь 5 цаастаа буудаг өдөр ер нь 5 цаастаа буудаг өдөр ер нь хөвчлэн байгаа шүү дээ. Заримдаа нэг 10 та буун, заримдаа нэг 2000, заримдаа нэг 3-4 мянга та буун юм тэгэл ер нь. Хош дамаха. Тэгэл 3-4 мянга эднэрийг ингээд байдаг. Та одоо өдөрт одоо нэг 10,000-аас 3,000 орлоготой юм байна штэ. Тэгэхээр өдрийн яг за 10,000-аар нь бодъё. Тэгэхээр сарын 300 сая төгрөг тийм үү? Тэгэхээр хоёр ч халамж одоо нэг хоол ундны ядуугийн мөнгө төрөх гэж эднэрт хоёр байдаг юм уу? Байдг юм уу? Энэ ядуу сая яг нэг толооны юм гээд авдаа. Одоо хоолны толон гэсэн үг үү? Хоолны толон гэж одоо яг тэр чинь амбулынхаа тоогоор гэдэг юм уу? Нэг хүнд байдаг юм уу? үгүй амбулын тоогоор. Манай хоёр хүүхэд орно шүү дээ. Оо за. Хоёр хүүхэд тэгээд нэг 48,000 цаасны эдүүсэл авдیں۔ Сард уу? Тий. Сард 48,000 төгрөгөл одоо нэг хүнд юм уу эсвэл гэрт нь өгч байгаа юм уу? Үгүй зүгээр юу яа дээ. Картын бараа гэдэг нэг картаар өгдөө. Тэгээд тэрэндээ юу ч авч болно одоо нэг будаа авыг бол будаа авчнаа, нэмээд гурил авыг бол гурил авчин тэгэл. Аа. Нэг тиймэрхүү юм хийдээ. Өөрөө жоохон Өөдөө гурил удааны үн нэмэгдсэн жоохон асуудалтай байгаа даа. Тэгээд одоо 48,000 төгрөг гэдэг чинь өдрийн 1700 төгрөг юм уу? Тий шүү дээ. Гэхдээ нэг хүүхэд нь тэгээд танаа 4 хүнтэй амбулд одоо тий сард 48,000 төгрөг л өгдөг юм уу болсоо л одоо. Тийм. Тэгээд энийг юуны мөнгө гэж ярьдаг гинэ? Картын баг. Хүнсний толооны мөнгө. Хүнсний толооны мөнгө гэж тий. Хүнсний толооны мөнгө нь одоо яг ямар өчтэй хүмүүст өгöd байгаа мөнгө юм бэ? Яг нэг энэ ядуу жоохон амьдралын доор амьдрал жоохон болохгүй бүтэхгүй гэсэн хүн дээр одоо энэ машин хэрэгтэй бас хүмүүс бас нэг юу байгаад байгаа юм. Жоохон нөгөө малтай залтай тийм улсууд нь орчоод. За. Уг манай хүн карт мараа өрөөс аваагүй байхгүй юу? Тэгсэн чинь нөгөөдөр айл айлаар яваад
явсан байна л та. За. Гэсэн алгач. Нөгөө нэг яг уу Айл алаа Нөгөө- яваад үзсэн чинь харин Шалгалт таараад. шалгалт таараад тэгсэн чинь манай өнөө картаар манай өнөө карт байгаа юм чинь. Манай өнөө картыг идээд байгаа юм чинь. Хин идээд. нөгөө хорон дарга гэдэг нэг хорон даргын дүү гэдэг нэг юм авч. Бүр миний миний пас Яасан гэсэн бэ? авсан байсан гэсэн. Гэхдээ би заваач та нэг төр ягаад те. Сайн бүр ухаж ойлгоод тах. За та хоолны толоонд чинь Аваагүй аваагүй байсан юм байна тийм үү? Тий. Гисэн чинь нэг манай нэг хорон 7 дугаар орны хорон дарга байсан нэг залуу байсан. хизээ хэд онд вэ? Одоо нэг догоос нэг 5 6 жилийн өмнө. За. Тэгсэн чинь тэр залуугаас би очиад асуудаг байхгүй юу? Аа. Ингээ хоолны толоонд орох гэсэн юм уу гэсэн. Боломж байхгүй л гэдэг үгүйс. За. Тэгээд нөгөөдөг чи ажилласаа халахдах болоод За. шалгалт молголт яваад гэр орноор нь яваа дүү мүгийнхаар нь явж байгаа таарч юм байна л да. За. Тэгээд би яасан чинь за хүнсний толонтой юм уу? Хүнсний толонтой айл үгээд нөгөөд айл нь жоохон энэ ядуул исэн юм байна л да. Тэгээд хүнсний толооно гаргаад ир гэсэн чинь дасцаг өгдөө дамдын сүрэн гэсэн хүнсний толон гарч ирээд. Тэрийг та яаж мэдсэн? Илэрээд нөгөө хорооных нь ажил Хэлэхгүй юу да? нийгмийн ажилтан Уурд нь хэлэхгүй юу? Танд хэлсэн юм уу? нийгмийн ажилтан хэлдэг. Дайм хурж карт аваарай гэдэг. Карта аваа чиний картыг Олсон шүү. хорон даргын дүүгийнхаас олсон. Өөрөөсөө авч. Охоо, ёстой. Тэгсэн чинь өөрийнхөө дүүгийн дүүд өгөөд одоо тий таны хоолны толоныг ажилуулад явж исэн байна. Ажлуулаа явж ирсэн баг шүү дээ. Хээ. Тэр үед чинь та чинь бас л Аваагүй. хоолны толоноо аваад авчихмаар л байсан биз дээ тий. Аваад авчихаа. Тэр хүн олон сар аваад идсэн Хэдэн жил идсэн байгаа шүү. Хэдэн жилээр Өө. чи ямар байлаа юм тий. Тэгээд дүүдээ авч өгчөө хэдэн Энд чи жил. бүр цаана аваагүй хүн байх чинь амар байгаа. Тэгээд би нөгөө Та болохоор тэгээд хоолны толоноо авъя гэж яваад очихоор л одоо яагаад гэдэг вэ? боломжгүй гээл. Хээ. Боломжгүй. Яа, юу боломжгүй. Ичдгүү нүдний улаанууд юм а тий. Боломж. Даймаха та сайн нэг юу гаргаж ирсэн штэ. Юу? Кейс. Аа. Тэрийг ийм кейс байна уу гэдээ асуугаад ирсэн шүү дээ. Би энд нэг бичиг иргэн дэлгүүр дээр хүрээд ирлээ. Ороод таны хавцыг нь гурлаа үзчихдэггүй. Хамтлагал орч. За тий. Тэгээд зүгээр юу байгаа л эхлээд ингэж хээ. За ингээд хээ. Ая. Тэгээд байгаа. За баярлаа. Баярлалаа. Болцсон уу? Болцсон баярлалаа. За. За болгоомжтой уугаар зөөлөн бүү. Өөр бичиг иргээс авах юм байна. Бал мал хэрэгтэй юу танд? Бал ашигладаг уу? Ана гой тэмдэглэлийн дэвтэр өгөөг. Та тэмдэглэлийн дэвтэр дээр бичиж зурж яах юм уу те? Нүг хүүхдээр утасны дугаар муугаар тэмдэглүүлж юм. Зөв. Тэгвэл наашир хараа. За нааш. Хэр том жижигэрээ хэр авах юм? Нэг юуны Ийм байвал яаж вэ? Бодно. Ха? Энэ урлаа юм шатаад. Гүгүй ялуу. гүгүү. Энийг авчих штэ ингээд. Ингээд тэрийг авчаач Оо, юу юм. зацсан авахгүй юу? За. За босноо. Одоо болсон. За. За баярлалаа. Гой дэлгүүр байна уу энэ? Гоё юм бэ нүү. Та тэгээд сая нэг жаргалагч танд багцаалдаж хэлчихв. Та ерөнхийдөө яаж мэдчихв тэгээд одоо гоё муухайг нь? Яаж мэдв? Ороход ер нь ороход явход эвтэйхэн зарим газрын чинь нэг сонин юутай догол монголтой байдаг. Энийг өстой догол монгол байхгүй шал малын гоё болгох. Хөлөөрөө тэмтрээл хүн одоо хүн яаж яа тийм мэдрэмж байдаг байхгүй юу? Бодит шудраг үнэн гэдгийг нь бол те хэдүүлээ бас энэ ард түмэн ингээд бас мэдэх ёстой байхгүй юу да. За яг тойр маань мэдсэн энэ болохоос мэддэхгүйгээр энэ ийм явдлууд зөндөө гарч байгаа юм шүү. Горж байгаа шүү дээ энэ чинь. Тэгэл ах トゥ угаар нааш тааш нь болгосон юм зөндөл байгаа. Зөндөл байгаа бах те. Тийм болохоор ядаж энийг нэг шалгадаг байгууллага гэж байгаа бол нэг шалгаасаа те бас энд бол ингээ бодит кейс одоо ингээ байж та хоёр маань те ингээ бодит одоо ингээ яг болсон одоо
Энэ ядуу хүний олж л хүнснийхээ толооны, хүнснийхээ ямыг жоохон энэ ядуу одоо яг яайдаа гэсэн улсуудаа юм аа. Хүмүүсүүд нь тэгээд гэрээ нь бүх айлуудаа гэрээ нь очиж үзмээр. Тийм үү. Тэгээд нэг талхыг болоод олон ам хүртээ одоо дөрөв хоож идэж штий. Тэгээ сая та хоёр одоо ингээ өдөр нөгөө нэг тэр юуны даргон дотор ингээд нөгөө нэг тэр кебаб хошуурны газар зогсож байсан шүү дээ. Хошуур одоо нөгөө түргэн хоолны үүдэн зогсож байсан шүү дээ. Тэгээд асуусан. Үнийг асуусан чинь хэд гэсэн гинэ? 4000 гэсэн. 3000 юм уу 4000 юм уу? 4000. Нэг хошуур 4000 гэдэг. Гэхдээ нэг хошуур 4000 гэхээр одоо манай хоёр бол одоо өдрийн орлого нь заримдаа 3000 гэсэн. Тэгээ нэг хошуурч авч чадахгүй хэмжээний л орлоготой яваад байгаа юм уу? Та хоёр маань одоо. Та хоёр ч одоо тэгээд өдөржингөө хоосон явдаг гэсэн үг үү? Өдөр бол ер нь хоосон л явдаг шүү дээ. Ороо очиод нэг цай чуу. Тэгээ сая нодлын эмчид загнуулсан шүү. Яасан? Хотоодоо үзүүлсэн чинь та өдөржингөө хоосон явж байгаад ороо ирээд гитерхий идээд байна гэ. Өөр авчтэй. Хаяа нэг усны машин байвал өөрөө тэгжээд нэг юм оролцоод авчтэй. Нэг сардаа нэг 7 хоногийнхаа нүүрсийг астахан аваад байжээвэл тэгэл нүүрс мотороо тасарчихгүй байвал. Тэгээ бид хоёрыг яаж тэнд байгаа гэж мэдсэн. Хин. Өөрөө. Яг та хоёр ерөнхийдөө яг ингээд одоо ажиллаа хийж яваа л гэж бодоод тэгэл хайж байгаа шүү дээ. Хохо. Энэ хувцас дэлгүүрийн одоо хамт олон маань одоо өнөөдрийн хоёр оролцогчд маань ингээд манай инх жаргаллагч Даймаах хоёрт маань ингээд 100% иж бүр ингээд хувцас өгөхөр боллоо. За гоё юм байна те. Гоё гэгээтэй гоё өнгөлөг юм өмсөрөө заяа инх жаргалагчаа. За одоо наад хоёр чинь заяа. Та ингээд хуцаа сангаад тиг күртэг. Яагаад сандраад байгаа. За, мэндэгч ингээд танах чинь байрлал нь Alpha Outlet гэдэг юу байгаа тий. Тэгээд байрлал нь болохоор нөгөө нэг хаана Хангар зохицолборээ. Замын хойд хөдөлт City Palace 2 дахь гурт Alpha Outlet. Дааны салбар маань хувцснууд маань бүгд бөөний үнээр. бүгд бөөний үнээр. Танай хамт олон бас нөгөө энэ удаагийн контентыг маань ивент тэгээд ингээд энэ хоёрыг маань одоо хувцсаар ингээд хувцалж байгаад маш их баярлалаа. Тэгээд одоо ашиг орлого нь ариун байж одоо олон хөгжлүүлэгч одоо уусан цуусан тий их газар болоорой гэж одоо амжилтыг өрөөё. За баярлалаа. За тэгээд ингээд манай нэг салбар болохоор нөгөө сансрын физиологийн тэнд Астрагийн 2 дахь гурт. бас уу? Тий. Тэгээ дайрхийн яг дундын буудлын дээр ариун тэнгис гээд. За. Тэгээ ингээ 3 салбар байна. Нийт 3 салбартай юм уу те? За. Би одоо л мэдчихээн. За ингээд ямар ч ийм гоё хувцснуудтай тэгээ бүгд бөөний үнээр байдаг юм байна. Тэгээд манай хоёр маань хувцсныхаа сонголтыг хийчлээ. Өөрөө би итгээгүй. Тэгээ одоо энд ингээд бит хоёр ингээд өөртөө чинь таарлтна гэд өөрөөсөө бодоогүй. Тэгээд энд ирээд ингээд ийм гоё болсондоо маш их таларч байна. Тэгээд одоо надад баярлахаас илүүтэйгээр энэ хувцсны дэлгүүрийн хамт олон маань одоо хоёрыг маань тийм шүү дээ. Ингээд энэ хувцсны хүмүүснээсээ маш их таларч байна. Ингээд юуны юм хэлэх үг олдохгүй. Тэгээд амар талархж байна. Хүмүүснүүд чинь ингээд бит хоёр чинь өглөө гараад арай нэглээ гараад арай ундаан сав чинь хүний ямар ч гэсэн хүнээс гоохгүй амьдарч байна. Тэгээд ингээд яг хоо энэ хүртэйгээ суугаад сайхан явж байна да. Эдэр тэгтэй. За, мэндэгч тэгээд за баярлалаа. Дэлгүүрийн хамт олонд одоо маш их баярлалаа. Тэгээд ашиг орлого ариун байгаарай. Тэгээд одоо энэ хоёрыг одоо ингээд дүүн дагуулад одоо дараагийнхаа одоо үйл ажиллагаараа явъя да. За баярлалаа. За баярлалаа. За тэгээд дахиад энэ шууд өөрөө ингээд автоматар үлдээтэй гэх юм уу? тийш дээ.
Ингээд гарын чинь ингээд таньж мэдэрдэг байхгүй юу? Мэдрээд усууд Тий. тийм үү? Ийм угаалтур дээр угааж үзэж байгаагүй юу? Үгүй. Аа? Үгүй. Анх удаа угааж байна. Өөрөө мэдрээ угаасан чи юугүй байна. Би харин эргүүлэх юм хайгаад байгаа шүү. Авсан уцууд нь таалагдсан уу хоёроо? Оо Болсон. баярлалаа. Надаа бүр энэ түрүүний тэр курткийг чи солиё гэдээсэн. Энэ курткийг бүр гоё болгоод аваад ирлээ. Тэр за нэрлэхэд бас солихгүй гэж нэрлэхэд ийсэн. Карман жоохон доор байсан. Энийг чи бүр гоё дээр карматай куртк аваад ирлээ. Энэ гол нөгөө нэг энэ хараа. Одоо юм хүм түүж явах юм чи. Энэ хармаа их хэрэгтэй гэдэг үгүй. За. Тэгсэн чи энэ хармаг айгуу гоё дээр карматай боллоо. Тэгэл одоо ингээд цаашдаа бол одоо энэ уцтайгаа явчихна үстэй тийм ээ. Бид хоёроо ямар ч хэсэг уцтай нэг улаахан бие дэвтэй хүн шиг уцтай болгочих гэж бодоод байсан. За баярлалаа. Тэгэхээр энэ хувцсын дэлгүүрийн маань одоо ихч маань юу ачлаа штэ. Хувцсыг нь хоёрт одоо өнгөө бэлтгэлээ штэ. Одоо би бол мөнгөлөх хэрэгтэй байсан боловч энэ удаагийн контентыг энэ ихч маань дагаад хоёрт одоо хувцсыг нь бэлгэлсэн шүү. За баярлалаа. За хэдүүлээ явцгаая. Дараагийн руу. Гэхдээ одоо гоё ингээд хүн амтнаас санаа зовхгүй гоё явж байгаа үстэй тий? Тэгж гэнэ үү? Амар. Амроо. За одоо та бүхэн ч яг эмхтэй хүн гоё болов гоё шүү дээ тий? Тэгвэл одоо манай даймаа хата бүр ингээд санаа олон ингээд гоё байвал одоо улам хайрлаа. Хардаад бүр явахгүй гарын бүр 50% болчих юм байна. Ерөөсөө 50% болчих юм байна энэ даймаа. За. Өнөө тэгээд тогтмол яваад байна. Замана. Та энэ хүн. Танаас нэг асуучлаа. Нэг би нэг контент хийж байгаа байхгүй. За нэг хоёр хүн байна. Энэ хоёр хүн ингээд нүүр бодолтыг хийгээд ингээд усын содогт юм боломж болцоо. Би нөө эзэн ахгүй оронд нь суугаад байгаа байхгүй. Тэр Тэгээ энэ дотор чи мейкап ч юм байгаа юм уу? мейкап бол энэ дээр. За би тэгвэл мейкап ч даа нуулчих. Тэг яг тэр идэж нэг үг бисөөгөл яадаг байна. Тэр бол тийм асуудал. Тийм ямар ч гэсэн ихтэй үсийн мод дараа нь явчихсан. Би нүүрэн хэлээд бодчихоо. Тэгэхдээ үсийн жоо угаачих. Тэгээ. Үсийн дараа нүүрэн бодчихоо. Тэгээд тэрний дараа үсийн мейкап хийсэн дараа үсийн. Тэр хатаа. За гадар уцаа үлгүүлчих. Юу л болох гээд байна да. Яана. Юу л болох гээд байна л да. Одоо гоё болно шүү дээ. Аяагүй цаа. Өөрөө та ер нь бол өдөр тутам одоо бодолт ер нь хийчдэг байсан. Баяр туслаараас хийх үү? Би нэг өөр бодчих штеп. Тэгээд одоо энэ юу болж байгаа юм болохоор контакт болж байгаа болохоор тэгээд юу Анхудаа бодож утж байгаа юм. Юунд дорчлээ таанхудаа. Одоо ийм нүүр бодолтын одоо зүйлийг юм нь бол ерөөсөө хийлгэж байгаагүй. Хийлгэж байгаагүй шүү дээ. Өөрөө бол ер нь бодчихдаг гэсэн юм шүү дээ. Өөрөө бол гэр орондоо бол нэг хагас дутуу юу яасан болол. За одоо тэгээд өөрчлөлтийг нь харъя та тий. Тхоо. За. Одоо удахгүй ихнэр нь гоё болоод одоо гараад ирэндээ. Хоёлаа одоо гоё болоод гараад ирэхээр одоо ахвал одоо гараараа мэдрээл те өөрчлөлтийг бол анзаарч нэзтэй. Хүлээгээд сууж яхад юу бодож байна? Тэмэха. Дүүд нэг санаа. За. Та юу хийжсэн нөө өмнө ингээд цагаагчд их шаналгчд хөгж мөгж өгчсэн үү? Үгүй. Ер нь одоо дотроо бодоол явдаг уу? Урд нь авч өгье гэж бодоол байгаа нь тэгээд чадахгүй л яваад. Амжихгүй л яваад байна уу? Амжихгүй л яваад байгаа. Миний болсоо болохгүй л яваад. Яг бүгд ч нөгөө нэг одоо дүүгэл бодлоо шүү. Нэг үн тээтэй гол нь биш. Нөгөө нэг одоо юм чинь өгж байгаа үн цэрэндээ тий хамгийн гол нь өгсөн гэдэг үн чинь үн
үн цэн нь чухал байх гэж бодож байна тийм үү? Тийм ээ тийм. Тэгэхээр өнөөдөр бас одоо нэгэнт ингээд гоё эхнэр чинь нүүрний бодол тэгээ гоё болчихсон байна. Дээрээс нь үсээ ингээд гоё болгочихсон байна. Буцаас олчлоо та нэг орой хоол идэхтэн ингээд би танд одоо ингээд хоёулыг бүгж авчаад нууцхан ингээд кармалчих заяа. Тэгээ та ингээд гаргаж ирээд нэг өгчөөш. Тэгээ намайг за даймаахаа одоо нөгөөтгөө гэл нэг дохио өгье заяа. Тэгэхээр та гаргаж ирээд нэг хурдан зүгэл өчтөхөө. За тэгээ. Тэгээд одоо та одоо сэтгэлээ тий ингээд хилчлээд бас нэг таны нэг боломж юм да. Юу гэж бодож байна? Бахнаа. За. Ингээд нийлээ зүрх болчдөг тий. За. Ямар байна? Гайна. За танаа мастэ янз болж байна штэ. Айгуу гоё болцсон штэ. Одоо ахнастай хажуугаас салгаж болохгүй штэ. Гоё болцсон уу? Нөгөө хоёр чинь Ямар гоё болцсон юм бэ? ёо ямар. За яачаа. Орнаас арил өөр болцсон юм уу? Өөр болцсон юм уу? Өөр болцсон аа. Тэ. Одоо ингээд хийгээд ингээ харахаар ямар харагдаж байна? Шал арай л өөр. Гоё харагдаж байна. Тий. Өөрийг одоо яг эмхтэй хүмүүс мэдрэмж авч байна. Тийм шүү дээ. Тэглээ хаа. Яна ой. За гоё өстрийн жоох. Тэгвэл нөхөр чинь аюу. Яна. Гоё боллоо. Татгаач. Дамдааха та ч үсээ өөрөө цэцчдэг гэлөө? Би барах болчтой юм аа. Өөрөө хусчдаг болов те? Одоо энэ тэнд явахаар хүн амтан танихгүй яана. Тэгэж шүү дээ. Энийг чинь ингээ авчулч. Гоё л болчлаа да гэж юм. 10 нас залууч ч уу 20 нас залууч ч уу. Арай өөр болцсон шүү. Яна. Яа. За. Маргааш ингээд нөгөө ажил дээр шууд яваад очивол яах болно. Өнөөдрийн нөгөө хоёр дахь түүхэд авдаг нөгөө газар дээр ингээд л яг энэ чигээр ингээд очинд одоо. Нөө. Өнөөдрийнхөө хувцастайгаа. Ингээд үү? Тэ? Оо яна. Гоё штэ яа тэгээ. Өдөр болгон ажил биш нэг одоо юу? Үгүй одоо бол ингээд орой болчихсон. Маргааш яг энэ хоёр ингээд. Аа тий. Гоё очихгүй юу? Дандаа бас ингээд нөгөө нэг ажлын хувцастай биш те. Ингээд гоё ганган нэг очиод ингээд бол гоё юм шүү. Юу гэж бодож байна? Зөөр юм гэж. Тий. Энэ очиод одоо таныг таних уу? Ястаа мэдгүй. Мэдгүй. Энэ хийм бол гинэ. За ингээд яхаа те. Машин дотроо явж явахдаа дуулах уу? Өмнө нөгөө нэг юу яасан ш та нөгөө нэг танаа гэрт очсон чинь нөгөө нэг та би ингээд нөгөө нэг ханд өгсөн хүмүүстэй зориулаад дуулъя гэсэн штэ. Тэгээ би дуулах дуртай гэд. Тэгсэн чинь нөгөө бичлэг үзчихсэн хүмүүс маань намайг хүчээр дуулсан байна гэд. Тэгээд сэтгэл дээр орж ирээд одоо ч бичдэг үү. Яагаад энэ хүнийг ингээд дуулуулад байгаа юм бэ гэдэг байхгүй. Тэгээд би бол уулын ойлгохоор ингээд хийлдэггүй. Игч маань ингээд өөрийнхөө талархсан сэтгэлийг илэрхийлээд өөрөө дуулыг гэсэн шүү гэд. Тэгсэн та ер нь дуулаад ингээд би нөгөө хуучин нөгөө асинжин дэвтэ дуун аваргасан. Дууны аваргасан тий? Тийм, дуун аваргасан болохоор өөрөө би цаашдаа дуулыг Ааха. дуучин байсан юм болов уу гэж боддоо шүү дээ. Ер нь дуучин одоо болох байсан юм болоо гэж боддог гэж үү? Тийм. Тэгээд өөрийгөө олон улсууд яг миний дуу хоолойг үзье, дуу сонсоё гэж боддог бах тий. Тэгээд би өөрийнхөө дуу хоолойг яг зориулж хийгээд тэгээд дуулсан байхгүй юу? Тэгээд яг та бүхэндээ зориулаад нэг өөрөө нэг яхаа тэгээд гэтээ ч гэсэн дуу бэлдээл Бэлдээл байгаа юм уу? тэгээд дуулаад За. тэгэл яхаа одоо нэг замдаа явж явахдаа л байл та. Дуулаа гэж байна. Яана. Тэгтээ ихч та нөгөө нэг талархсан сэтгэлээрээ л өөрөө л дуулъя гэж болохоос дүүн таныг дуулаад өгөөч гэж хамгийн гол нь хэлээгүй шүү. Юу ч дээ. За тийшээ уушаа. За танаа гоо сайхны салоноор ингээд үйлчлүүллээ. Тэгээд баярлж байна. Тэгээд амтласан энэ нэмэгтэйг маань ингээд тий нэг жаргал хичээг маань ийм гоё болгож өгсөн. Одоо танаа хамт олонд баярлалаа.
Тэгээд бас мөн одоо дамдаахыг маань бас ингээд үсийн засаад ингээд те айгу гоё болгож байна. Тэгээд хүнд нөгөө нэг ийм гэрэл гэгээ нэмсэн те өөрөө өөртөө итгэл нэмсэн ийм гоё үйлчлэгээ үзүүлдэг одоо танай хамт олонд одоо хамгийн сайн сайхныг хүсээрээ баярлалаа гэдгээ дахин талархлаа илэрхийлж байна. За баярлалаа. Энэ хоёртой ч гэсэн цаашдынх нь ажил үйлсэд нь амьдралд нь хамгийн сайн сайхныг хүсье. Айгуу сайхан гоё гэгээлэг хүмүүс байна. Тэгээд өөрөө ч гэсэн энэ нэвтрүүлгийг бэлтгэж яваа энэ хоёр хүн тусаж яваад чинь бас гүнээ талархаж байна. Та манай нэвтрүүлгийг бас өмнө үзчихсэн байлаа. Энэ хоёрын хүнийг бас үзчихсэн. Тий үзчихсэн. Тэгээд гоё нэвтрүүлэг шүү. Айгуу гэгээлэг нэвтрүүлэг байлээ. За бит хоёр бол нөгөө ямар нэгэн уг нь бол тийм нөгөө би нэгэ таньдаг болсод шүү дээ. Сая энд нөгөө нэг шууд анхны нөгөө нэг одоо уулзалтаар таарад тэгээ игч маань энэ хүмүүсийг бас таньдаг байж таарад тэгээ ингээд одоо яг контент маань тав хүндээ хүрж байна. За тэгээд ийм гоё гоо сайхны салааныг ажилуулдаг энэ игчтэйгээрээ ирээд үйлчлэгээ одоо төгс аваад гарч байна. За. Хамгийн гол нь ингээд та өөрийгөө ингээд өөр хүн болохыг ингээд энэчнээс ингээд те мэдрээд гарлаа шүү дээ. Тийм шүү дээ. Би юуны төлөө эмэгтэй хүн билээ те. Тэгээд өөрийгөө би одоо өөрөө би их хүн. Тэгээд өөрөө хүүхд гаргасан их хүн болсон учраас тэгээд яхаа би өөрийгөө те яхаа хэдийн нэгэн цагт манай охин тэгээд заахгүй чамаг станаар ээжигээ гоё ялганаа, гоо сайханд оруулнаа. Таныг өстө гоё ялганаа. Тэгээдсэн. За тэгээд цаашдаа тэгээд шинэ ажил төрөлд ороод ашиг орлого ариун болоод энэ газараар одоо тэ байнга ирдэг болоорой. Ирээд батарсгий. Тий. За нийт яг над бацлаад. За нөгөө юу нь болохоор гоё. За башоо. Ингээ батж арай өөр болсон сандаад байгаа юм. Өөр олцсон санагдаад байх юм аа. Тий. Амьдрал ингээд өөрсгчдэг шүү дээ. Тийм үү. Тийм шүү дээ. Ийм амархан. Яа. Игч бол одоо өөртөө ихтэй байна тийм үү? Одоо гоё ингээ хаашаач орсон сараан цохоорго гоё болцсон уу гэж. Аа? За ямаа. Нэг ч гэсэн хүн өөртөө ихтэй одоо явж байвал тийм ээ. За. Хоёрыг нөгөө таныг өнөөдөр болцоонд урьж байгаа байхгүй юу? Харин өөр сандаад байгаа. Тийм ээ. Би Би ч өөр болчихлоо. За. Одыг нь цахилчлаа шүү за. Тэр ингээд тий гоё ялгсандаа маш их тань амар талархаж байна. Тийм ээ. Тэгээд би өөрөө гайхаагүй. Тэгээд би сайн нөгөө гоо санаас гарч ирээд би чамайг бодлоо зээдээ омолоо гэж бодсон л та. Би таны нөгөө өөр болцсон байна, гоё болцсон Ингээ гоо сайханд орно гэж тэгээд цахтай газар займаг хүмүүсийг л ярилцж байгаа бахта гэж би бодсон байхгүй юу. Тэгээд би намайг тэгж бодоогүй. Тэгээд би гоо санаас гарч ирээд би гоо сайхан гэж яриадсан байхгүй юу. Тэгээд намайг алаа гоо сайханд зөвхөн аймаг л явахчаа бахта гэсэн чи юу дараад намайг юу яа тэр өндөр санд дээр суух юм би тэн дээр сууж чадахгүй тэр нэг амар нэлийн өндөр шаттай болгоо тэгээд арайч нэг яхаа юу яасан өдөртөө одоо нөгөө манай даймах маань нөгөө нэг бид бүхний нөгөө хаалга аваачч одоо нөгөө тий хаалганы мөнгөснөөс гадна бас ахтун хамаатан садна тухайн байшаа оронгийн тий засас амьдрал нь бас одоо тусалж янзсан байна тий тэгээд ер нь бүх хүмүүстээ зориулаад нэг талархлаа илэрхийлчихье гэдэг юм лээ. За энэ талархлаа одоо илэрхийлчихье. Тэгээд тэгээд бүгдөө сайхан ад жаргалтай, сайн сайхан дандаа ингээд мөнгөн сайхан аривжиж явцгаагаарэ. Тэгээ бас хамаатан садан ахтуу энэ тусалж дэмжсэн хүн болгондоо талархал илэрхийлье. яа Та хоёр маань сайхан хооллолоорой. За ингээд манай хоёр одоо оройн зоогоо барьж байна. За ингээд бас ийм гоё ундаатай. За юу даймаха нөгөө инженерлагчийн нөгөө үсээд засалж авах хооронд гэсэн. Одоо наатах яг. За одоо та наатах. Эхнэртэй одоо битэрний сюрприз болгож бүгж авсан юм аа. За тэгээд ийм гоё бүгж одоо авсан байна. Тэгээд одоо бүгжийг нь
Аль нь үлээ? Эн чин том жижиг хоёр байгаа. За жаараа. Харъя та. Түүн харъя та. Оо за мөн байна. За наатаа их чаргалагч дөгөөрэй. За аль хоргоо дүүр хоргоо. За. За энэ бүгдийг энэ зүүж яваа бүгдийг ад жаргалтай сайн байгаарай. Оо за. За тэгээд яа тэ бүгд хардаа ямар байна? авсан хүндээ за одоо сүүл нөгөө үгийн их чанал өөрөө хэлэх байлгүй дээ. Юу өөрөө? Би бол баярлалаа. Өөрчлөн сайхан баярлалаа. За. За манай инхшралэгч амьдралдаа даймахаас бүгж авч үзчихсэн юм уу? авч байгаагүй. Тэгээ. Баяр болохоор манай яг нөгөө юм уу болохоор юу дарс авч өгдөг. Дарс авч өгдөг үү? За. Тэгээд Яг нэг хаяа нэг баярлалаа төсөөд. нөгөө баярын нобор мобор тийм л тэнэс ийм гарын юу яаж байгааг болохоор Алив бүгжийг харъя. сайхан байна. За. Алив нэг ойртол та. Ийм. Сайхан байна. Наа чи нөгөө нэг юм зүрхтэй. Нэг тал зүрх нь болохоор даймахад байгаа байхгүй юу? Надад байна энэ. За ингээ манай хоёр ямар ч лсэн ингээд гоё хос бүгжтэй боллоо шүү. За. Дууны дуртайхан хорвоо Октос чамайг хайрлан харамлаа сэтгэлээ чамдан зориулаад дутайхан насаа намрын навчс гэтэхэ дурлын магнан дорчууч явна хайрын бурхан чи минь хаваа. За ахында ирлээ. За ханаа хоёр тэр явчих. За энэ нөгөө нэг цуглуулж исэн хуванцар нь бас нилээн л байгаа юм байна да. Оо байшингаа гоё болгоцсон шүү дээ гадна талыг нь янзлаад гоё болсон байна. Сайн байна уу? Сайн байцгаана уу? За танах чинь дотор талаа бүр гоё болгоцсон юм ба шүү дээ, тэ хоёроо? Янз юм болцсон байна шүү дээ. Ингээд бүр тааз маазаа хийгээд, тэ? Стагаа. Энэ нэг нөгөө нэг таацтай байсан шүү дээ чамд. Нэг таац угтагтай байсан шүү дээ. Тий, нэг энэ ч ингээд овоолцсон байгаагүй тий? Тий. За. Тэрийг хийсэн. За. Одоо манай хоёр ч өстө гоё тогшоод гоё болцсон юм байна оо. Энэ юм ламперын таац хийсэн юм уу тий? За. Тэгээд паркета шаллаад. Жохон нингэн л хаалга авсан юм байна тий? Тэгтээ ямар ч лсэн хаалгуудтай л болчих. За. За ингээ байшингаа их гоё болгоцсон байна оо манай хоёр амжиргаатай. Ийм гоё болгоод ингээд янзлаад засаад. Миний ээжийн буюу манай ах дүү нэрийн миний тэгэл бас нэг хонцны тал мал мөнгөний тэгэл. За. Нэг майти юм болоо. Тийм байна тий. Бараг нэг майти юм болоо. Мөнгөөр бодвол одоо хэдэн төгрөг үү энэ? За ер нь мяалуулчихгүй бол нэг 3-4 сая төгрөгийн баг. Энэ уг нь уу? Оо тэгвэл тэгээд таач одоо 3-4 сая төгрөгөө одоо хадгалсан байгаа юм байна. Мяалуулчихгүй бол шүү. За. Мяалчих юм бол энэ чинь тэгээд 3-4 мянга болоо. Тийм үү. За. Мяалуулчихгүй бол. Тэгээд нэг хилтэй болцсон ингээ ордод идчихсэн чинь байхгүй. Өөрийнхөө юмороо үгүй арай л ондоо байх бол. Тий биш тий. Тий. Өөрийнхөө хэлээр үгүй бол арай ондоо л болно шүү. Өөрийнхөө хэлээр өгвөл нөгөө хилэн дээрээ ажиллуулчих гээд байдаг гэж яриад байгаа тий. Одоо ингэ штэ. Одоо чи өөр ингээд юм авчиад өгж байгаа заа юу. За. Төвөнгүү чинь одоо нэг хилнийхээ доотол би одоо ингээд авч яхад бол би нөө хийхгүй заа юу. За. Одоо ингээд авч байгаа улсууд чинь ингээд хилэн дээр нэг 3 соронд юм уу 5 соронд хийчихдээ заа юу. За. Тэгэхээр нөгөө хилэн ингээд багсаал яваад байна.
хилэн дээрээ соронц тавьчихдаг юм уу? Үгүй доор нь ингээ хийчихдэг байхгүй. Аа. Тэгээ нэг 5 6 соронц хийчихээ нөгөөдг нь ингээд хилэн багсаал яваад байна. Мундаг тий амьдралын төлөө тэмцэж байгаа гоё гэр бүл шүү гэдгийг би одоо энэ ташраад хэлмээр байна. Тэгээд цаашдаас ингээд манай хоёр одоо энэ ирч хүчээ алдахгүй тий. Тэгээд үр хөвгтөө өлгөдөр байлаасан тий. Мундаг хөдөлмөрч одоо аав ээж нар байгаарай. Тэгээд ихч маань одоо бас тий одоо өнөөдөр нүүр хөдөл тэгээ тий гоё болсон шүү дээ тий. Тэгээ ингээд толонд харж байгаа за би чи эмхтэй тий. Тэгээд цаашдаас ингээд үзэсгэлэнгээ ингээ те улам ингээ гоё гэрэлтүүлж байгаарай л гэж хүсэе да. За тэгээд ирсэн гिचэн буцдаг. Тэгээ хоёр агч хоёртойгоо одоо өнөөдрийнхэн контентыг дуусгаж чадлаа гэж амжилттайгаар дуусгаж чадлаа гэж бодчихъя. За тэгээд дараагийнхын контентоор уулзцгаая. Фоллоу дараарай, лайк дараарай. Тэгээд биднийг дагаарай дэмжээрэй. Баярлалаа. За баярлалаа.